Сумын нэгэн дэлгүүрийн эзэн тухайн өдрийн температур болон тухайн өдөрт зарагдсан хүйтэн ундааны үнийн дүг дараах үснэгт нь тэмдэглэжээ. За энд 10 өдрийн температур болон түүнд харгалзах үнэн дүн төгрөгөөр өгөгдсөн байна энэ үснэгт нь. За нэгдүгээрт цэгэн диаграм байгуулж өг хоёр өвөөглийн хооронд хамаарлыг тодорхойл. Хоёрт хандлагын шулууныг зурж 21 градусын халуунтай байхад ойролцоогоор хэдэн төгрөгийн хүйтэн ундаа зарах вэ гэсэн юм хоёр асуултанд хариулцгаая. За энэ доор хавтгай өгөгдсөн байна, координатын хавтгай. За хэвтээ тэнцвэр бид тухайн өдрийн температурыг авч үзье. За босоо тэмдэглэхээр бол тухайн өдөрт нийт хэдэн төгрөгийн орлого орсон тэр төгрөгийн юугаа авч үзье. Төгрөгийг энэ тэмдэглэе. За эхлээд 0-оос 5,000 төгрөг хүртэл нийт хэдэн нүд байгааг тодорхойлж өгье. 1, 2, 3, 4, 5 нүд байна. За тэгэхээр энд бол нэг нүд 1,000 төгрөгийг бол орлож байгаа. Нэг нүд нь бол одоо 1,000 төгрөг гэсэн үг байна. За тэгвэл одоо эхний өснөгтөөс эхний багны энэ өгөгдлийг тэмдэглэцгээе. За 16 градус байхад 15,000 төгрөг. Тэгэхээр 16 15 гэхээр энд байна. За дараагийн баг нь 23 байхад 24. За 23 градус байхад 24. 20-оос дээшээ 4 нүд явна. Буюу 25-аас доош 1 нүд гэсэн үг. За энэ тэмдэглэжээ. За 20 градус байхад 20,000 төгрөг. За тэгвэл 20 градус байхад 20,000 гэхээр энд болж таарж байна. За 19 байхад 17,000 төгрөг. 19 градус байхад 17 гэдэг бол 15-аас дээшээ 2 нүд яваад. За энэ цэг байна. За дараа нь 14 байхад 12 14 бай. За 14 дээшээ 2 нүд яваа. 12 энд байна. За дараа нь 13 градус байхад 11,000 төгрөг. 13 тэгээд дээшээ 1 нүд явна. За 12 градус байхад 9,000 төгрөг. 10-аас доош 1 нүд. За энд байна. Дараа нь 15 градус байхад 13,000 төгрөг. За 15-аас доош 2 нүд гэсэн үг. За дараа нь 17 градус байхад 15,000 төгрөг. 17 15 гэхээр энд байна. За дараа нь 18 градус байхад 18,000 төгрөг. 18 15-аас дээшээ 3 нүд явах хэрэгтэй. За энд байна. За ингээд бид нар өгөгдлүүдийг цэгэн диаграмын тусламжтайгаар байгууллаа. За өгөгдлийн цэгэн диаграмыг байгуулчлаа. Одоо энэ өгөгдлийн хооронд хамаарлыг тодорхойл. За эндээс бол харахад температур өсгөд яг тухайн өдөрт температур өсгөд нийт үн одоо өсөж байгааг дагаад өсөж байгааг харагдаж байна. За тэгэхээр энэ хоёр бол бондоо эрэг хамааралтай байна. За хоёрдугаар ажил хандлагын шулууныг зурж 21 градус байхад ойролцоогоор хэдэн төгрөг авах вэ гэсэн. За хандлагын шулууныг байгуулцгаая. За хандлагын шулуун нь нэг шулуун байх. За 21 градус байхад ойролцоогоор хэдэн төгрөгийн хүйтэн ундаа зарах вэ гэсэн. За 21 градус байхад за дээшээ 21 байхад энд байна. Тэгээд би нэг жоох муухан сонсож байгаа даа шана. За 21 градус байхад ойролцоогоор бол 20,000 төгрөгийн хүйтэн ундаа зарах нэ.